За, сайн байцгаана уу? Энэ зургийг батна. Энэ зураг. За энэ кубоид. За би энэ кубоид гэдгийг юуг маш чинь тий хайрцаг гэх юм. Энэ ч яг ямар нэртэй дүрсгтэй юм бэ? Дөрвөлжин гэх юм тий дөрвөлжингийн зам гэх юм уу? За нэг дөрвөлжингийн зам гэх тий. За санаа бол юм л дээ. Энэ за нэг юм хайрцаг гэх тий. Энэ хайрцагны хувьд бол 6 5 3 гэдэг юм талуудтай. Өргөн, урт, за урт, өргөн, өндөртэй. Урт, өргөн, өндөр. За тэгэнгүүтээ энэ өнцөг гэх юм уу, болон гэх юм уу, энэ болон дээр нэг аалц байгаа, спайдер. Тэгээ F энэ болон дээр болохоор нэг ялаа байгаа. Тэгээд straight line буюу нөхөр бол ингэж явах юм байна л да. Энэ хайрцаг дотор нь орж явж болохгүй. Голоор нь ягаад тэгэхээр хайрцаг битүү. Тэгээ аалц чинь эсгүй юм чинь. Тэгэл ингээд шууд хамгийн богино замыг олох гэдэг байгаа байхгүй. Нээсээс F хүртэлх. Тэгэхээр хамгийн богино зам бол ингэж яваал тэгснээ ингээл ёроолын ярьж байгаа шүү дээ. Ёроолоор ингээл ингэж явах юм бол хамгийн богино зам болчихдохгүй шүү. Хамгийн богино зам бол ерөөсөө S-с шууд F руу чиглэл явах шүү дээ. Тэгэнгүүт тэрийг straight line гэдэг байгаа байхгүй. Гэхдээ доотлын одоо энэ тохиолдолд бол ёроолоор нэг энэ хүртэл яваад энэ ирэмгээс ингээд дээшээ өгсөөд ингээд явна тий. Тэгээ энийг шулуун байна уу, байна уу гэдгийг үзхийн тулд бол энэ ингээд шулуун гэсэн үг тий. Яг энэ F рүү чиглээд явж байгаа гэсэн үг шууд чигээрэл. Тэгээ хайрцаг нь битүү. Одоо тэгэнгүүт энэ хайрцагны хувьд бол хамгийн богино зам нь 10 юм байна л да. За тэгэхээр үзье л да тий. Тэгэнгүүт үзнэ. Ямар нэгэн хайрцагны хувьд одоо хэмжээс нь ямар ч байж болно те. Хайрцагны хувьд энэ зам нь үргэлж бүхэл тоо байдаггүй гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ хамгийн богино зам те, хамгийн богино зам. Тэгэнгүүт эргэлтийг тооцохгүйгээр хэмжээснүүд нь бүхэл тоо байхаар за урт өргөн өндөр нь M-с хэтрэхгүй ийм хайрцагнуудын хувьд M нь 100 үед 100-аас хэтрэхгүй гэсэн үг шүү дээ. Урт өргөн өндөр нь 100-аас хэтрэхгүй үед
хамгийн богино SSF хүртэлх хамгийн богино зам нь бүхэл байх. Хамгийн богино замын урт нь бүхэл тоо байх. Нийт 2060 ялгаатай хайрцагнууд олдно гэж байгаа байхгүй юу? M нь 100-аас хитрхгүй. Өөрөөр хэлбэл M нь 1-ээс 100 хүртэл гэсэн үг тийм. За тэгээ энэ нь болохоор энэ M бол юу вэ гэвэл одоо шийд буюу одоо энэ бүхэл зам хамгийн богино зам нь бүхэл байх ялгаатай хайрцагны олдцын тоон 2000-аас хитрэх хамгийн бага M юм аа гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тийм M нь 99 буюу талуудын урт өндөр өргөн нь 99-с хитрхээргүй бүх хайрцагнуудын хувьд эндээс энэ хүрэх хамгийн богино зам нь бүхэл тоо байх шийдүүдийн тоон 1975 юм байна л да. Тэгээ 2000-аас хитрж байгаа хамгийн анхны утга нь M 100 гэсэн үгтэй. За тэгэхээр M-ийн ямар утган дээр тийм. За нийт шийдийн тоон одоо энэ олон нөхцөлийг хангах тийм. Одоо баах олон нөхцөл биш шүү дээ. Энэ олон нөхцөлийг хангах M-ийн ямар утган дээр нийт боломжийн тоон саяас хитрэх вэ гэж байгаа байхгүй юу? За нөхцлүүдээ бичиж тийм. Нөхцөл маань ийм л дээ. За бид нэр энийг урт L тийм. Урт өргөн өндөр гэж үзье л да тийм. Урт өргөний чи юу гэх юм? Өргөн өндөр. За тэнгууд L нь ийм байх ёстой. Ийм байх ёстой. Өндөр нь ийм байх ёстой. Эхний нөхцөл. Юу вэ? За дараагийн нөхцөл нь болохоор одоо бид дараагийн нөхцөлөд тодорхойлоход бүхэл тоогоор нь задлах гэдэг шүү дээ. Тэгэхээр за бид нар хамгийн богино замаа юу гэж хэлэх вэ гэхээр хамгийн богино замыг P гэж хэлье те. P маань патрол тоох хэрэгтэй. Тийм үстэй те. За гэсүгтэй. Тэгээд эргэлтийг тооцохгүй те. За өөр тэгээд count гэл дата pin эрс баг эрс баг
ийм байх. Ийм байх. M-ийг бид нэр олчих юм бол тэгэх юм бол манай бодлогын шийдвэр M дээр нэмэх нэг гэхгүй. За нэг иймэрхүү. За би энэ бодлогынхоо нөхцөлийг ингээд янз янзаар яг өөртөө тохируулаад бичээд байх шиг. Тэгээ би нөгөө энэ бичлэгийг ямар янзын хүмүүс үзэж байгаа вэ гэдгийг ямар төвшний мэдлэгтэй хүмүүс үзэж байгаа гэдгийг сайн мэдэхгүй учраас өөрийнхөө л яваад байна л да. 8 дугаар ангийн ч хүүхд үзэж иж магадгүй. Тэ манай нэг 8 дугаар ангийн дүү бас үзэж эхэлж байгаа хаа. Тэгээд за манай найзууд ч бас зарим нь үзэж байгаа шүү дээ. Тэднэрээ тийм мэдлэг чинь шал өөр байгаа тий. За тэгэхээр өөрөөр л явъя. За нэг иймэрхүү нөхцөл. За би энийг ерөнхийдөө тодорхойлчихно. За одоо зүгээр бодолтой эхлэхээс өмнө бид нэр энэ хайрцагны явд авч үзье. За би энэ скриншот хийж агаад. За нэг ийм юу байлаа гэж бодъё. Тэ? За тэгэхээр бид нэр энэ хайрцага задлаа хийчих байхгүй тий. Задлаа хийчих болох байхгүй. Тэгэнгүүтээ биднээс айл тал хэрэггүй вэ гэхээр улаанаар энэ дээр оройтой, энэ дээр оройтой, энэ дээр оройтой. Үлээ. Яаж явж болох вэ? Нөхөр маань. За мэдээж энэ ёроолоор нэг яваад ингээд очиж болно те. Нөхөр бол эндээс хэдэн тал сонгож болох юм? 3 тал сонгож болно шүү дээ те. Эсвэл энэ зүүн талын энүүгээр ингэж нэг яваад тэгснээ шууд ингээ явчих бас болно те. Болно шүү дээ те. За зүбстэй те. За тэгэнгүүт нөхөр энэ наатлын хамгийн наатлын талаараа ингэж нэг өгсөд тэгээ ингэж нэг иш явчих бас болно те. Тэгээ 3 янз шүү дээ. 3 янз явах зам байгаа байхгүй энэ F рүү хүрэх. За тэгэхээр 3 юугээ задлаад хий л да. За яаж хийх вэ гэхээр за эхлээд яг энэ бодлогын өгүүлбэр дээр өгөгдсөн байдлаар явахаар хайрцагаа задлая те. Тэгэх юм бол манай хайрцаг маань за энэ бол шал те. Шал. За энэ бол хамгийн цаатлын тал. Тэгэхээр нөхөр бол яаж явсан бэ гэхээр ингэ явчихж байгаа байхгүй те. За одоо энэ 2 дахь зурсан зүүн талаараа яваад дээгүүрээ ингэ явахыг ярий те. Тэгэх юм бол за энэ бол манай зүүн талын юу байгаа те. Зүүн талын одоо энэ тал гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ энэ дээдлийн юу лээ. Дээврийг нь болохоор ийшээгээ ингэж тавих нь шүү дээ. Тэгээ манай F цэг маань S цэг маань энд байгаа гэсэн үг шүү дээ. F цэг маань энэ талтаа гараад ирнэ шүү дээ. Бид нэг хайрцаг сайхан задлж болно шүү дээ. Яг энэ одоо. Тэгээ нөхрийн зам болвол маа гэд ингэ явах байхгүй те.
За одоо энэ наатлын энэгээр ингэж энэ түрээд тэгээд эндээсээ шууд ийшээ явах. Тэгэхээр ингэхийн тулд бид энэ наатлын хамгийн наатлын тал нүүрэн талын тал маань энэ болоод тэгээд дээдлийн дээвэр маань энэ болчихно тий. Тэгээд нөхөр болохоор хаанаас хөдөлж байгаа вэ гэхээр эндээс хөдлөөд энэ чинь F байгаа шүү дээ. Энэ маань энэ чинь S байгаа шүү дээ. Энэ чинь F. Тэр ийм нэг зам байгаа тий. Хулгайч. За нэг юм хөө. За энийг straight line гэж үзэн шүү. За би зурч чадахгүй л байгаа шүү. За одоо бид нэр тоонуудаа тавьж үзье л да тий. Хараар бичгүү. За мэдээж энэ тохиолдолд бол 6 байгаа. 6 байгаа. Энэ 3 байгаа. Энэ 5 байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол 3, энэ бол 5, энэ бол 6 байгаа гэсэн үг те. За энэ тохиолдолд ингэж байгаа шүү те. Тэгэхээр эндээс энэ маань 3 байгаа гэсэн үг шүү те. Өндөр нь тэнгууд өндөр дээр энийг ингээд цааш нь ингээд ингэсэн учраас энэ маань 6 байгаа гэсэн үг. Тэгээд энэ маань 5 гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор энэ үртэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ урт маань 3 байгаа гэсэн үг. Тэгээд энэ маань болохоор энэ маань 6 болчих шүү дээ. Тэгэхээр энэ маань 5 болно гэсэн үг шүү дээ. 3 5 тий. За ингээд хөлбөрөд байна л да тий. Тэгэнгүүт энэ хоёр адилхан болчиход байна тий. Энэ хоёр бол дээдлих болон доотлих хоёр адилхан байна тий. Замын урт нь адилхан гарна шүү дээ. Тэгэхээр замын уртыг бид нэр эндээс шууд хараад ойлгочихж байгаа юм. Пифагорын теоремаар шууд олно шүү дээ. Энд тэгш үнцэгт юм чаа. Тэгш үнцэгт гуйруулж ингээл энэ дээр бол 6 8 гэдэг талтаа катеттай тэгш үнцэгтийн одоо энийг олно гэсэн үг шүү дээ. 6 8 гэхэр чинь гээд харах юм. Энэ дээр бол 5 9 тэ. За энэ дээр бол энэ чинь нөгөө 8 6 нөгөөдөгтэйг адилхан тий. Энтэйг адилхан. Эндээс бид юу олж харж байгаа вэ гэхээр бид нар хайрцагны одоо энэ урт талаасаа урт тал байгаа шүү дээ. Энэ урт тал гэдэг нь би энэ 6-г урт гэдэг байгаа байхгүй юу? 5-ыг өргөн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энийгээ өндөр гэдэг байгаа байхгүй юу? За энэ тохиолдолд урт нь өргөнөөс их юм уу тэнцвэр гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр ийм тохиолдолд бид нэр яаж явсан ашигтай вэ гэхээр урт замаа ихлэ хороож эхэлсэн дээр гоц. Тийм бооц энэ 6-гаа ихлэ шууд хороогод эхэлсэн дээр гэсэн үг шүү дээ. Ёроолороо юм уу эсвэл энэ талаараа ингэж явсан дээр гэсэн үг шүү дээ. За би энэ 4 дахь замын зурсангуултаа энэ нэг цаагаараа нэг зам бас байх юм шиг байна тийм. Үгүй лөө. Байхгүй шүү дээ 4 дахь гэж байхгүй. 3 л зам байна. Тэнгүүд
урт замаа ихтэй хороосон дээр ихгүй юу? Энэ 6-гаа үлдээж агаад 6 гэдэг урт замаа энд ингэж үлдээж агаад эхлээд энэ 3 гэдэг замаа тулчаад өндрөө эхэлж тулчаад тэгэнгүүтээ уртаа туулна гэх юм бол амар алдагдaltaй болох гэдэг байгаа байхгүй тий. Энэ. Тэгэхээр би энэ 6 гэдэг талыг энэ ногоон талыг энэ хоёроос их юм уу тэнцүү тал гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энээсээ эхэлж явъя. Энэ талаас эхэлж хорой гэсэн үг тий. Тэгэхээр энэ тал нь одоо жишээлбэл энэ харьцагны хувьд бол энд байна. Бас энэ талаараа ингэж явж болно. Эсвэл яроолаараа ингэж бас явж болно тий. Энэ хоёроор л явна гэсэн үг. Энэ талаараа явж эхлэх юм бол алдагдaltaй гэсэн үг. Яг тэгвэл энэ тал чинь энэ харьцагны 3 хэмжээсний максимум нь энэ байгаа шүү дээ 6. Эннээс хороож эхлэхгүй байгаа байхгүй ерөөсөө. Эннээс л хамгийн ихлэ хороосон ашигтай байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бид нэр эндээс ямар шийдэл болж харах ёстой вэ гэхээр харьцагны талууд нь LWH гэж байж шүү дээ. Тэгвэл бид нэр үргэлж ингэж тооцно гэсэн үг байхгүй юу? Ийм байлаа гэж үзье. Ямар нэгэн 3 талыг. Тэгвэл бид нэр энэ байгаа талаас л эхэлж явна гэсэн үг тийм. Тэгэнгүүт энэ тохиолдолд бид нэр M ингээл үзэж байна л дээ тийм. Юу лээ? За энэ тохиолдолд L минь манай M болчихно гэсэн үг л дээ. Тэгэхээр L-ээрээ бид нэр энийг юу гэж хэлэх вэ гэхээр L-ээрээ төгжин л гэж үзнэ. За тэгэл ерөнхий санаанууд гараад ирнэ л дээ. Тэгэл нөгөө нэг юугаа бичээл үлээ. Пифагорын теоремыг бичээл шийд олдчихвэл тэгэл болоо л явчихна гэсэн үг л дээ. За бодъё. Амар хэмэрчлээ. Сонсож байгаа хүн ойлгочиход хахад улам хим яриад ойлгуулах гал хим яриад идэг. Заримдаа нэг тийм юм байдгийг. Ганцхан ойлгосон ч гэсэн өөр хүн ойлгоогүй байж болдог учраас дутуу олчиж магадгүй гэж бодоод яриад байгаа шүү. За бид нэр ингэ нэмээ төгжинэ. За манай P маань сая байгаа. За манай хариу бол T байна гэж эхлэв л. За манай M нь за нэгээс эхлээд за хэд ч хүртэл явж магадгүй. За тэгэхээр бид нэг урт талаа төгчсөн гэсэн үг. Энийг урт тал гэж үзээд бид нар ямар ч харьцаг өгсөн гэсэн хамгийн урт талыг нь яг ийм байдлаар ингээд байрлуулж байгаа л бодно гэсэн үг шүү дээ. Тэгж бодно гэсэн үг. Тэгэхээр ингэж бод явж болохгүй. За тэгэнгүүт манай энэ хоёрын нийлбэр байгаа шүү дээ. Одоо биднээс энэ хоёрын нийлбэр нь хідээс итэрч болохгүй лээ гэх юм бол энэ хоёр чинь M-ээс итэрч болохгүй шүү дээ. 6-аас итэрч болохгүй. Тэгэхээр 12-оос итэрч болохгүй байхгүй юу? Тэр шийдвүүд. Тэгэхээр за тэрийг width height гээл да тий. Өргөн өндөр хоёрын нийлбэр гэсэн үг шүү дээ. Өргөн өндөр хоёрын макс нь би бол урд нь тавьчих. За макс гэсэн ч болно л доо. Тэр нэмийг үрчгэн хоёр байхгүй. За тэгээд за мэдээж хоёр бүхэл тооны нийлбэр юм чи хоёроос эхэлнэ. Тэгээ үед тэйтнээс багт тэнцүү макс. Одоо энэ хоёрын нийлбэр маань гүйж байгаа гэсэн үг байхгүй юу? With height гэдэг хэсэгчээр. За одоо бид нөгөө юу авчихна. Пифагорын теорем авчихна. Тэгэхээр M-ийн квадрат дээр нэмэх нь
with height-ийг гүйцэтгэх нь with height-ийн квадрат. Энэ маань манай энэ хамгийн богино зам гэсэн үг те. Хамгийн богино зам буюу за пат хийл та те. За бахан англиар явуулсан чи англиар л явчих. За тэгээд пат хийл та. Тэгээд чи патын квадрат. Пифагорын теорем шүү дээ те. Тэгээд зам маань сквэртэй квадрат язгуур пат 2. Тэгээд одоо энэ маань энэ байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ зам бүхэл урттай байхын тулд яг үлээ. Бүхэл урттай байхын тулд энэ маань бүхэл пат маань бүхэл байхын тулд энэ бүхэл байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ энэ боторхой байлаа гэж бодъё л да тийм. Боторхой авах юм бол бүхэл тоонд энийг ингээ оноочж байгаа энэ C-ийн автомат үйлдэлэхгүй. Шууд боторхой хэсгийг гीचдэг. Өөрөөр хэлбэл S-square-тэй 5 гэж шүү дээ. Тэнгүүд integer хаад ингээд өгч шүү дээ тийм. Тэгэх юм бол энэ бол хатад 2 болдог байхгүй юу? Чуг нь 2.1 бла бла гэдэг 2.20 ч л хэд нэг ийм юм явдаг шүү дээ. Энэ хэсгийн шууд гээгээд А минь 2 болчихдог байхгүй юу? Тэнгүүд одоо бид яаж шалгах вэ гэхээр замаа үрчгэн бат тэмцүү бат 2 гэж шалгах чинь. За энэ биелжээвэл энэ маань ямар нэгэн бүхэл тооны квадрат байсан гэсэн үг. Тэнгүүд бид нэр энэ тохиолдолд бол жишээлбэл 2 үрчгэн 2 тэнцүү 5 байна уу гэж шалгаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэнцэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол яг энэ бол боторхой тоо байсан гэсэн үг. Гэтэл энэ маань 4 байсан бол тэнцэх нь шүү дээ. За жишээлбэл 6 байсан бол яах вэ? Тэгэхээр 2.1 гэл нэг юм явах нь шүү дээ. Тэгэнгүүт энэ хэсгийн дарж хаяад А-та тэнцүү 2 болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингэ шалгах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хийж биелэхгүй учраас энэ бол боторхой тоо байсан байна гэдгийг бид нэр мэдэж чадна гэсэн үг. За энэ нэг бичиг л байна. За тэгээд энэ бол ингээд бид нэр ийм катт 2 ийм 2 катттай гипнозын тэгш тийм бүхэл тоо байх тийм тэгшинсэгт гурвалж байгаа алдцсан гэсэн. Тэгэхээр бидний талууд маань юу байх нь пат гэдэг гипнозтай WH болон M гэдэг каттуудтай тэгшинсэгт гурвалж бид нэр олцсон гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ бол манай бодлогын шийд бол эндээс бол олдноо гэж ойлгож байна. За тэгэнгүүт одоо бид яах вэ гэхээр энэ хоёр тал байгаа шүү дээ. Одоо энэ WH гэдэг чинь энэ хоёр талын нийлбэр байгаа шүү дээ. Тэгэнгүүт за жишээл энэ тохиолдолд бид 8 гэдээ олчлоо шүү дээ. Яаж олсон бэ гэхээр M 6 байх WH 8 байх шийд олчлоо тий. Тэгэхээр энэ хоёр маань хид гэсэн хөлбөрөд байж болох уу? Width-тэй тэнцүү 1, H-тэй тэнцүү 70 байж болно тий. За ийм хөлбөрөөр байж болох байхгүй. Бүхэл тоогоор задлах юм чи. За эндээс бид нэр эргэлтийг тооцохгүй гэдэг өгүүлбэр байгаа тийм. Тэгэхээр энэ маань энэтэй тэнцэх байхгүй. Тэгээ яг адилхан эргэлт байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ талыг нь устгах хэрэгтэй. Энийг бодох хэрэггүй гэсэн үг тийм. Нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор манай ээл чинь энэ хоёроос их байгаа шүү дээ тийм. Ээл чинь хамгийн их тал гэж бид нэр урт гэж тодорхойлж байгаа шүү дээ. Энэ харьцагны хамгийн урт тал нь ах хэрэгтэй байхгүй.
Тэгэхээр энийг хасаачих хэрэгтэй байхгүй тий. Энэ ингээ хасагдах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгээд ийм гурвалжны хувьд бол ийм харьцаг ийм хэмжээстэй харьцагнуудын хувьд бол мэдээж m буюу l маань 6 байгаа шүү дээ. Урт нь 6, өндөр нь 6, өргөн нь 2 гэдэг харьцагны хувьд хамгийн богино зам бол 10 болно гэсэн үг байхгүй юу? Зөв шүү дээ. За нэг иймэрхүү бодолтой байна да. За тэгэхээр энэ санаануудыг яаж гаргах вэ гэхээр одоо бичнэ гэсэн үг шүү дээ. Одоо бид нар ямар зохицолд явах вэ гэхээр өргөнөөр явъя тий. За вит дээр явъя. Яг нь манай витд бол витдийн макс нь бол бид нар энэ доорноос хэсгийг дараа хийсэн шүү дээ. Энэ хэсгийг дарахын тулд витдээ бид нар W-ийн тал хүртэл явахд болж байгаа байхгүй юу? Тийм боос энэ хэсэг дээр явах. Энэ чинь нөгөө эргэлтийг тооцох хэрэгтэй болох гэдэг чинь давхардал тооцох гэдэг байгаа гэсэн үг тийм. Давхардыг тооцохоо хасахын тулд W чинь хаах нь 2 хүртэл явахд болох байхгүй юу? Тэгэл W-тай тэнцүү 1 W-ийн x баг буюу тэнцүү max тэгэхээр энийг 2 тугаа хийсэн чи хизээч MS бол их гарахгүй нь ойлгомжтой. Энэ тэнгууд одоо манай H маань юу вэ? H маань юу вэ гэхээр H тэнцүү WH 2-ын нийлбэрээс хасах нь W байхгүй тий. Тэгэхээр энэ маань MS багуу юу тэнцүү авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр ийм байх хэрэгтэй байхгүй. А тэнгууд манай шийд болчихсон гэсэн. Түлийн манай шийд гэсэн үг. За тэгээд хэрвээ манай нийт шийдийн тоо маань P-гээс 9 их байвал X-д хэтрүүл биш шийдээ болчихлоо шүү дээ. Ийм утган дээр тэгэхээр ийм хэвлэл. Энэ бол баталт ер нь бол бид дараа нь оптимиз хий. За ямар ч байсан гэсэн заавал алдаа гартыг. За суугаа юм. Энийг зарлах юм бах та. Юу вэ? Энийг зарлах юм байна шүү дээ. Хаана WH байгаа. Энийг зарлах юм уу? Өсгчүүдээ зарлааг байна уу? Скрипт хэлбэцээр хат. 18. За гарчлаа шүү дээ тий. За бид нэр энэ бодлогын нөхцөлтөөр шалгая л да. 2000 шалгая тий. Гарчтай. Болжлаа юм л да. За. Та нэг юм бодлого байна. Би энэ бодлогыг харин орхицсан байж байгаа тэгээд ер нь нөхөж бодож байгаа юм тэгээд. Яах вэ? Гол санаа нь нюанс өгүүлбэрээ сайн задлаад явуул болох юм байна. Би тэгтээ бас ер нь бол багшлах ур чадвараа бас жоохон сайжруулж байгаа. Сайжраалаа л та бичлэг хийгээл багаар сайжраалаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд одоохондоо хөнгөн бодлогонууд бодож байгаа шүү дээ. Тэгээд хүнд бодлогонууд руу орох үед миний багшлах чадвар бас нэлээ гайгүй болцсон байх бол гэдэг ядаж нэг 0.1% сайжрах байлгүй дээ. Тэгээд миний бодлогын хүнд хөнгөн ч гэсэн ингээ багаар нэмэгдээд чадварч гэсэн багаар нэмэгдээд явах. Тэр нь хүнд бодлогонууд ботход
арай өөр төвшөнд тайлбарладаг болох байлгүй. Хичээж л байна. Бас нэг хүн дээр бас надаас нэг хүн асуугаад байсан. Чи яах гэж энэ бичлэг хийж цагаа өртөө ингээд. Тийм биш л дээ. Цагаа өрөх. Надад бол цагаа өрж байгаа нэг тийм чухал биш би. Ингээд нэг бичлэг хийгээд ингээд оруулчих хүнээс алгал байгаа тань л да. Тэгээд төлбөртэй сургалтууд бол зөндөө байдаг. Тэдний сайн муу янз бүр байдаг баг. Янз бүрийн бодлого боддог бичлэгнүүд мессер ер нь байдаг. Гэхдээ ингээд яг үнэхээр ингээ хүмүүст юмаа заа гэсэн зорилгоор оруулж байгаа хүмүүс хэрэгтэй. Би л яг үнийг хэлэхэд манай Монголынхаа программистуудыг сайжирсаа гэж утсандаа энэ бичлэгнүүдийг оруулаад байгаа шүү. Тэрнээс би нэг мөнгө төгрөг хүнээс авч ирсэн энэ бичлэгнүүдийг хийдэг шүү. Гэтэ мөнгө төгрөг яванд спонсортой болно. Спонсор даавалж байгаа гоё өгдөг лээ. Дэлгэцнийхаа энэ минь хэсэгт нь ингээд нэг лого мого тавьдаг те. Спонсорын лого мого тавьдаг болно. Яванда. Тэгснэ данс масаа тавил те. Өгдөг лээ тэр чинь. Хандвийн данс мас. Яванда тийм болох л байлгүй. Гэтэ тэр үед нэг лайв майм хийх хэрэгтэй болох байлгүй. За тийм байна да. За дахиад нэг бодлого талд харуулсан. Энэ оптимизыг энэ дээр одоо оптимиз яаж хийх юм? Би энийг ингэж тавьж болно те. Ингэж тавьчих болно те. Ингэж члээ шүү дээ те. Энийг яагаад би ингэж байгаа вэ гэхээр хэрвээ ийм байвал энэ давталтыг алхам бүр дээр нь энэ үйлдэлийг хий гэсэн үг байхгүй юу? Харин ингэчих юм бол энэ үрч үйлдэлийг ганцхан л хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ давталт хэдүүдэд явах тэр тоогоор үржүүлж байгаа энэ тоог хэмнэж байгаа гэсэн үг. Бас энэ дээр тэрийг бас анзаарч авах хэрэгтэй шүү хүмүүсээ. Энэ бол давталт биш те. Тийм учраас гайгүй гэсэн үг. За 86 дууслаа. Баяр та.